Үсэг ноёд татагтай. За зодлоод би ингэж ярихгүй гэж. Зүгээр. Ингүүлээрээ яах бах. Та бүхэн бас ядарч байгаа бах. Түрүү Хатанбаатар өгш хэллээ бас нэг комеди гэд те ганцаарчлсан ярианы хошин урлаг гэд энэ болохоор нөө дуулж чаддгүй, бүжгэлж чаддгүй хүмүүсийн одоо үлдсэн ганц хийж чадах юм байдаг. Тийм байдаг шүү. Тэгээд энэ яг уу ур чадвар бас ингээд багшлах ур чадвартаа бас хослоод олон хүмүүст хүрээд явж байна. Миний кейс дээр гэвэл тэгээд энэ талаараа та бүхэнд би хитэн товч тодорхой мессежүүдийг хүргэе гэж бодлоо. За яг үнэ хэлэхэд би багшлах тийм бакалаврын зэрэг энэ төр байхгүй. Би өөрөө нисхийн инженерийн мэргэжилтэй Америкийн нэгдсэн улсын Канзасын их сургууль гэдэг сургуульд 5 жил төгссөн. Тэгвэл Америкийн талын тэтгэлэгтэй 100% төгссөн шүү. Бас нөгөө яагүй шүү. Ээж аавынхаа юм умаар яваагүй. Тэгэд энэ маань бас цаана нэг бяцхан түүхтэй байгаамаа. Нийтдээ би 5 жил Америкт сурсан. Ээж аваасаа сургалтын төлбөрт мөнгө аваагүй. Нэг 150 мянга орчим долларын тэтгэлэгтэй явсан. Тэгэд миний яг араас яг манай сургуулийн дунд сургуулийг төгссөн дахиад 3 4 хүүхэд яг надтай адилхан тэтгэлгээр араас маань явсан. Бүгдээрээ одоо гоё ажилтай. Нэг нь одоо сая би Нью-Йоркт уулзах гээд уулзах чадахгүй ирлээ. Хөрөнгө оруулалтын айгүй том фирмд ажиллаж байна гэд тэгж байна. За би болохоор нийслэлийн 11-р сургуулийг төгссөн. Намайг төгсгүүд 500 гаруй сурагчтай физик математикийн сургууль гээд би дунд сургуулаа төгсөхдөө нэгч одоо хүрэл медальч, дүүргийн хүрэл медальч авч үзээгүй. 10 төгссөн аттестатн дээр маань 5 B дүн байдаг, 1 C дүн байдаг. Тэгээ яг л одоо дундаж тийм сурагч байсан. Гэхдээ би яг төгссөнийхаа дараа 1 жил завсарлаад англи хэлээ их шаргуу бэлдсэн. 1-р сургуулийн уртталт нэг ихчийн ажилуулдаг нэг 2 багштай жижигхэн сургалтын төвд TOEFL SAT-ийн шалгалтанд бэлддэг байсан. Тэгээ ер нь бол нэг ийм тоо байгаа штэ. Та бүхэн бас санал нийлэх бах. Хүүхдүүд 12 нас хүртлээр их хэлэн дархлаа суугаагүй байдаг болохоор их хэлээ мартаад оронд нь гадаад хэлийг төгс сурч чаддаг. Харин 12-оос 16 наснда их хэлэн дархлаатай сайн мөртлөө гадаад хэлийг дахиад төгс сурч чаддаг. 16-аас хойш настай хүүхдүүд гадаад хэлийг бүр төгс сурахад бол за хэцүү. Гэхдээ бол яг ус цасч болно. Гэхдээ яаж хийж байгаа зовжил сурдаг гэдэг юм бол байгаа тий. Би болохоор 17 наснаас эхлээд англи хэллийг яг шамдан суралцсан учраас яг зовж сурсан хүн байгаа юм. За тэгээд Америкт ингээд яваад төгсөөд ирлээ. Тэгээд ирээд яагаад одоо ингээд сургалтын төв ажилуулад ингээд багш болсон бэ гэхээр те найз нар маань асуудаг л та чи айхтар ингээд нисхийн нэрээр сурж ирчээд яагаад ингээд англи хэл заагаад байгаа ингээд тэгдэг. Энэ дээр би нэг тал дээр бас нийгэмдээ бас нэг мессеж хүргэмээр байгаа юм. Багшийн ажлыг тийм те за ярианы үгээр хэлвэл те мяа ажил гэж боддог хандлага бас байгаад байна. Би энэний эсрэг амьдрмаар байна. Багшийн ажил бол кул ажил байх хэвээр, секси ажил байх хэвээр тийм үстэй те. Гоё ажил байх хэвээр шүү дээ. Багш хүн гоё санагддаг байх хэвээр. Би Хатанбаатар огштой өнгөрсөн жил яг өдийгөөс жоохон өмнө Санкт Петербургс хот цаашаа нөгөө Финлянд их магтаж ярьж байгаа. Финляндаар явж дэлхийн номер 1 гэж яригадаад байгаа энэ сургуулиудыг очиж үзлээ. Тэгээ цаашаа Герман энтер орж хамтдаа явж сургуулиудаар нь орлоо. Нөгөө магтаад байдаг Ликваниугийн их сургууль энтергээ Сингапур, Хонконг бүгднгээр нь явж үзлээ. Солонгосоор явлаа тий. Ингээд харж байхад тийм байна л та. Финляндууд ярьж илээ л дээ. Танаа багш нар чинь айгүй мундаг өндөр хангамжтай сайн салентай байдаг болохоор юу байд юм шүү, нэр хүндтэй байд юм биш үү гэсэн чинь үгүй ээ. Энэ болохоор манай зүгээр нийт ард түмний соёлын асуудал байгаамаа. Яг бид нар бол овоож оцоосон тийм багшийн хангамж бол байдгүй. Яг уу бүх одоо үндсэн юмдаа хангалттай амьдралтай байдгаа. Гэхдээ багш байх бол нэр хүндтэй гоё байдаг учраас шалгуур өндөртөө байдаг гэд ярьж илээ. За тэгэхээр бас нэг бодоод байгаа юм маань болохоор мэдээж яг уу суур хэрэгцээ хангагдaltaгүй яг уу гэхдээ бид нар бас сэтгэл зүгээрээ багш хүн гэдэг чинь гоё гэдэг зүйлийг нийгэмдээ хүргэмээр байгаа юм. За тэгээ ингээ бодлоо. Комеди сүүлийн 5 жил хийлээ. Комеди их олон хүнд хүрээд байна. Тэ? Комедигийн бичлэг 50-гууд 500 мянган хүн үзчихэж байна. Тэгсэн бүртлөө би англи хэлний талаар ингээд нэг бичлэг 50-гууд 20 мянга хүрээд гацж байна.
Тэгээ яагаад байгаа юм гэхээр бас мэдээж үзэгчтэйгээ буруутгах бол буруутгах асуудал бол биш шүү. Энэ юундаа байна гэж судлаад исэн чинь ингэт юм байна. Юу хүнд хүрдгүү гэхээр стори хүнд хүрд юм байна. Яриа ямар нэгэн тойцсон юм хүнд хүрдгүү, стори хүрдэг. Стори гэдэг маань бяцхан түүх, өгүүлэмж хүрдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар хүнд юмыг хүргэмээр байгаа бол ямар нэгэн байдлаар өгүүлэмж рүү оруулна гэсэн үг. Одоо энэ маань өөрөө юу л да. Одоо хүмүүс нийтлэл хэрэгтэй юмаа олж уншихгүй байгаа бүртлөө яагаад ингэж Netflix-ийн сериал үзээд байгаа юм бэ гэхээр энэ нь өөрөө маш гоё фильмээр харуулж байгаа өгүүлэмж байгаа даа байхгүй юу. Тэгэхээр би та бүхэнд нэг уриалмаар байгаа юм нь юу вэ гэхээр багшийн ажлыг нийгэмд сайхан харагдуулахын тулд та бүхний түүх гарч ирмээр байна. Одоо түрүүн боловсролын сайд маань ярьж байна те. Ингээд шоу хийнэ, реалити шоу хийнэ гэж. Яг энэ шиг та бүхнээс ямар сонирхолтой түүхүүд байгаа бол, ямар замналууд байгаа бол, ямар сурагч юу хийж байгаа бол гэмээр энэхүү түүхүүдийг аль болох гаргаж ирэхэд анхаараач гэж уриалмаар байна.